За, сайн байцгаана уу? Та бүхэнд намрын сайхан налгар өдрийн мэндийг хүргье. Аль хэдийн сайхан намар болсон бай. Тэгээ би өнөөдрөөс одоо лагер дээр ирээд байж байна. Ойрд бас хотод одоо уран бүтээлийн тоглолттой байсан учраас ойрд лагер дээр ирж амжаагүй. Ер нь одоо тэгээд өвлийнхөө бэлтгэлийг хангана. Тэгээд нодлон чинь бас одоо бас би чинь жоохон дуршлаггуутаад ус мусаа юулахгүй хот руу ороод тэгээд өвөл бас зарим юмнууд бас хөлдсөн. Тэгээд энэ жил бол нэлээд дуршлагдсан. Тэгээд мэдээж одоо айлын аятай тухтай сайхан амьдрахад бол орон байр тэр дундаа лагер гэдэг бол өнөөдөр нь утаа үнэртэй байгаа нөхцөлд бол хамгийн гол одоо бас хаяа нэг агаар салхинд гарч одоо бас өр хөвгтүүдтэйгээ гэр бүлээрээ байх зүйл бол одоо лагер шүү дээ. Тийм учраас лагераа бас энэ жил лагер дээр нэлээ их анхаарж байгаа. Өвөл бас одоо энэ Улаанбаатар хот утаа үнэртэй байх үеэр бас лагер дээр ирэх үднээс лагерынхаа байшинд одоо халаалт байрлуулж суйрлуулж байгаа. Тэгээ ингээд судлаа л да халаалтыг ер нь хаана ямар компани ер нь сайн хийж лагерын байшин гэж судлаад нэлээд судаллаа. Тэгээд Атмор гэж компани байна. Атмор компани бол олон жилийн дуршлагтай халаалт энэ усны сувг шуудуу одоо бүхэл төрлөөр ялангуяа одоо энэ лагерын байшинтай айлууд бол бүх төрлийн үйлчлэгээнүүдийг хийж байгаа энэ мундаг дуршлагтай компани бол Атморынх юм байна. Тэгээд Атмор компанитай холбогдсон. Тэгээд ингээд лагерынхаа байшинд Атморын халаалтыг судлахаар болсон байгаа. Удахгүй одоо манай хэд бас хүрээд ирнэ гэсэн ингээд бүгдээрээ хамтдаа харцгаажээ. За сайн бацгаана уу. Ажлууд сайн уу? За хойлоо сайн яриадсан уу? Аа за. Алдар мөлөө. Өгөөмөр. За миний сонирхсан зүйл бол нөгөө халаалт байгаа даа шүү дээ. Халаалтаас гадна бас өөр бас юмнууд байгаа ш Атмор компанитай үйл ажиллагаа. Одоо ер нь амны орон сууцны жижиг аж ахуйн нэгжүүдийн нэг төвийн шугамд холбогдох боломжгүй айлрахуудын бие даасан цахилгаан халаалт, бохир усны систем, тэгээд цэвэр ус энийг иж бүрэн цогцоор нь хийдэг компани хат. Бохир усны систем гэхлээр одоо нэг 0 бойлоор одоо бүх гадна доктор цэвэр бохир усны систем гэж энэ байрны ашигл болгоно. Тийм болгоно гэсэн үг тийм. За окей. За тэгээд өнөөдрөөс маад ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Атморынхондоо Атмор гэдэг чи одоо брэнд болчих тээ. Бас ялч Монголын бол нэг номерын компани болсон. За бүгдээ манайхаар орцгоох уу. За. Тэгэхлээр ирж үзэж бүх юмудаа харжаад тэгжгаад одоо хэмжил төмнүүдээс дараа юм үзсэн. Тэгээд одоо цаанаасаа инженер маань тооцоо гаргаад тийм орно гэсэн зураг бичлэг гаргаад тэрнийхэн дагуу биднээс угсралтай байна л гэсэн. Бас их нарийн ажил байдаг юм шүү тий. За тэгээ манайхтай адилхан бас зөндөө олон хувийн орон сууцтай айлууд одоо бас өвөл болох гээд халаалтаа хаагуур хийлэх үгээд одоо чи бас сонголт техник гэдэг чи бас төвхтэй юм шүү дээ. Зөндөө л олон компаниуд байхаа тэгэл одоо интернетээ судална тэгээд хүмүүсээс мэдээлэл авна. Хэмжлэгтэй юу яд юм бэлээ нөгөө найз нөхдөс хүмүүс чинь их асуудаг. Танах хаагуур хэл гэсэн юу болж ийн хэр юм байна нэ тэрийг л их тэгж их юмуд орж ирдэг юм лээ. Миний хувьд ч гэсэн тэгээд бас өнөөдөр Атморыг сонгосон. Бодохгүй гоё ялна. Тэгээд ажилтаа өдөр авцгаа. Баярлалаа. Зуух нь болохоор яг энэ нөгөө Шанхайд огсрогддог манай өөртөө зуух байхгүй яг инженерүүдийн хийсэн. Энэ Монгол инженерүүд яг одоо ийм бүтцтэй яг ийм зуух хийнэ гэж яг энэ Атмор зуух нь даваа тал нь тийм байгаа. Тэгэхээр нөгөө шумын алдагдал буюу нөгөө цахилгааны хэлбэлцлийн асуудлыг ер нь аюул сайн шийдсэн зов. Одоо хамгийн гол юм чинь нэг төлбөр мөлбөр нь одоо сард одоо нэг хэд гаруй хүмүүс хамгийн их асуудаг юм байна шүү дээ. Цахилгааны төлбөр болохоор ерөөхдөө таны баашаа одоо дулаана хэрсэн барьж байна. Эргээд зуух нь өөрөө температур мэдрэгчтэй учраас яг тэр хугацаанд амарч хугацаанд ажиллаад амраад явчихна гэсэн үг. Тэгвэл бүр амар юм шүү дээ. Дулаан алдагдал тэр баг байх тусмаа одоо энэ бол өөрөө амраагаад үн төлбөр бол баг гарна л гэсэн үг байна шүү дээ. Тийм, ер нь цахилгааны төлбөр баг гараад энэ өөр дээр бас хөлдөлтийн эсрэг гор юм гэж байгаа. Нөгөө тэг градус хөлдөөхгүй тийм. Тэг градус хүрэхээр юм хөлддөг. Тэгэхээр нэг 5-аас 10 градусын хооронд нөгөө байшингаа дулаахан байлгаж байна. Бас нэг эрсдэл та тохиргоогоо хийхгүй одоо явцсан байлаа гэхэд тог тасраад ирэнгуутаа энэ шууд хөлдөлтийн эсрэг гормолгоо шилжиж байгаа шүү дээ. За энэ бол өөр том юм байна тий. Продерм ерөөхдөө 380-тай айлуудын айгуу хэрэгэлдэг.
манад худалдаанд гараад 13 4 жил болсон. Яг энэний давуу тал нь юу юм гэхээр евро стандартын тийм сайн чанарын үйлдвэрээс ирж байгаа. Яг энэ Protein брэндээс ирж байгаа учраас энэ чанар нь бол аюул сайн. Манад одоо ашиглалтын хугацааг 10-аас дээш жил гэж тодорхойлж байгаа ганц зөв юм байхгүй. Одоогоор эвдэрсэн гэх нэг чирээгүй. За манад бол яг энэ тохирох юм байна. За тэгвэл бид тээр одоо энэ чинь инженерүүдтэйгээ ярилцж хагаад одоо яг эндээс үзүүлэн дээрээс юмудаа болоо сонгох юм байна. Ерөнхийдөө ирээд бол хэмжилтээ хийсэн байгаа. Тэгээ хэмжилтээ хийгээд бүх нөө зураг тус юмнууд нь гарцсан байж байгаа. Одоо эндээс харин одоо инженертэйгээ бид тээр хамт байж байгаа одоо ямар шугам хоолой байх юм да 100 маань бол мэдээж тэр юм шиг байна ингээд сонгох юм шиг байна те. Тийм байна. За та өөрт тохирох бүтээгдэхүүнээ бас тавигдах бүтээгдэхүүнүүдээ сонгоод авчихар. Тийм байна. За окей. За одоо бид хоёрын ажил бол хоёлаа гэрээ зурх ажилтай юм байлээ. За. За өнөөдөр бол маш чухал өдөр. Яг тэгвэл өнөөдөр одоо манай Атморынхаа ирнэ. Өчигдөр бид нэр бас одоо офис дээр очиж бас дахиж инженерүүдтэйгээ ярилцаад нөгөө бараа материалуудаа гэх хэвэл юу гэх хэвэл л нэг пар одоо нөгөө шугам хоолой инженерийн шийдлээ. Тэгээ бид нэр одоо өчигдөр бол офис дээр очиж Атморынхонтойгоо уулзаад дахиж уулзаад инженерийн шийдлээ бол бид нар гаргасан байгаа. Одоо бүх юмудаа сонгоцсон байгаа. Өнөөдөр хамгийн чухал өдөр одоо жинхэнэ гол ажил мал өнөөдөр бол өрнөн. Энэ бол одоо парнуудаа суйрлуулсан үндсэн ажлууд маань одоо явагдана. Тэгээ манайхан бас орж ирж явах шиг байна. Портер төрөг ачаа ирж байна. Өчигдөр бас нэлээд бид нар бас зөвлөлдсөн байгаа. Яг юу байх вэ? Инженерийн шийдэл бас их чухал юм байна. Маш их олон юм шатараалсан юм ажлууд үргэлжилдэг. За сайн бацхан уу. За ажлын амжилтад төрөөд ирсэн үү? Тий. За сайн ах. Би ч одоо өнөөдөр таадаг одоо ирэх ёстой гэдэг өнөөдөр өглөөнөөс баг өчтөр чи одоо баг нойргүй хонлоо шүү дээ. Маргаасаас эхлээл гоё одоо жиг ажлууд үргэлжилнэ гээд. Тэгээ энэ өвөл бол одоо утаа үнээрээс ол жинхэнэ одоо сайхан гоё лагрынхаа байшин дээр энэ өвөл бол өвлжнөө. Тэгээ одоо бааш маань удахгүй маш гоё дулаахан болно. Мэдээж одоо айл гэр бол ан саргалтай, ай тухтай амьдрахад хамгийн гол зүйл бол тийм ээ 5 тухтай байдал гол байдаг шүү дээ. За энэ бол яг манай байшингийн план зургийг бүр ингээд гаргацсан байна. Ингээд бүх юм ингээд нарийн тооцоолттой ийм бургуу ингэж явдаг. Төлөвлөгөө гэдэг бол хамгийн чухал гэхлээр бүх юм бол тооцоолын дагуу явнаа. Сэтгэл хөдлөлөөр явахгүй. Тооцоолын дагуу инженерийн шийдлийн дагуу явнаа гэж. Одоо ерөнхий яг үндсэн партитур яг ямар дараалал дээр явд юм бэ? Одоо ингээд за мэдээж бол яг эхлээд түрүүнийх шиг одоо бид нар яасан шүү дээ. Нэг хэмжилтээ шийдлээ гаргасан. За эхний хэмжээнд юу байдаг шүү дээ. Одоо хүмүүстэй уулзаад газар дээр нь очиж үзнэ. План зураг мөр гаргаад үн төсөө болно. За тэгээд төсөв тохиролцох юм бол ажил эхлэх гэсэн үг байна. Тэгэл материалаа авчираад буулгаад одоо эхний ээлжинд бол ингээд чангалгаануудаа хийгээд парн дээр холболтуудаа хийдэг байхгүй. Тэгээ парнуудаас хандан суйрлуулна. Дараад нь тий. Тэгээ суйрлуулсныхаа дараа нэг холбох шугам хоолойнуудаа ингээд өгсөрч эхэлдэг байхгүй. Тэгээ шугам хоолойнуудаа партайгаа холбочоод хамгийн сүүлд нь цахилгаан зохио суйрлуулаад системтэйгээ холбодог гэсэн. Тэгэл тасаалаад үргэлжлээ шахаад хийглээ. Тэгэл зуухаа ажиллуулах юм. Манай Атморынхан маань одоо ерөнхийдөө
бараг дуусах тийшээ төгсөж байна. Би одоо бас өнөөдөр яг ажиллаа хийж хахад нас ирлээ. Тэгээд бидэнтэй ажил хийж байгаа улсуудаа сайхан лагарын гарын сайхан баяртай цагаа хийж өгнө. За хүсэг хүлээсэн мөч ирж байна. За одоо ингээ хамгийн анхны 100 салт. Одоо 100 гэж энийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Цахилгаан 100-аа одоо ингээд асааж байна. Юу дураад байна? Тосоод энийг сэнс эргээд байгаас тий. Эргэлдээд байгаа. Энэ чинь нацаас энэ дотор шугамын нацаас байхгүй юм. Одоо фарны шугамаа усаа эргүүлдэг. Тэр нацаас ажиллахаараа. Одоо нэхэндээ нөгөө нэг шуугаад бач нэг хийлтэй юм гэсэн. Энэ тэр канистртай тэр нөгөө ингээд байж байгаа дээ. Яадаг лээ. Энд чинь одоо яг хөө нөгөө энэ цахилгаан зурч нь одоо ийм 1-3 гэсэн юм даралтанд ажилладаг байхгүй. Дээдл нь 3, тэгээ доотлол нь 1-3 та даралтанд. Тэгэхээр энэ нацаас чинь нөгөө нэг даралт үсгэж байгаа байхгүй. Ойролцоогоор 128 ватт ингээд 1.5 ваттаар мөсвэрийн юм даралт үсгэж байна. Тэгээ хэрвээ энэ ингээд систем чинь ингээд дундрах ч юм уу даралт тусах юм бол энэ нацаас чинь ингээд автоматар энэ тасаалыг шахаж өгч даралтыг нэг хэв юм байх гэсэн байхгүй. Тэгээд одоо жишээлбэл 16 градус гэж байгаа чи одоо энэ халаад гарч байгаа усны температур гэсэн юм дээр. Одоо удахгүй энэ ингээд 17 18 гэдэг хэдээр тавьсан байна. 60 хүртэл хална гэсэн үг байхгүй. Одоо ингээд 60 хүртэл халах тийм. Дээшээгээ бол энэ чинь бүр 80 ингээд хөрөнгө гэсэн үг байхгүй шүү дээ. Тэр одоо л яг хэдүүлээ 60-аар тохирол 60 багт болно шүү дээ. Акт өдрийг байгаа юм чинь. За хот руу өдрөө орохоор бол яа нэглээ. Хот руу өдрөө орохоор юм бол энийг 10 дээр тавьчаал тэр ингээд тохируулж байгаа. Тий одоо энийг бол оруулах шаардлагагүй. Тий одоо энэ өрөөний температур одоо 11 градус. Тэгэнгүүт одоо би энэ 24 градус дээр унтрахаар энэ өрөөний температур болж байгаа байхгүй. Энэ аяндаа ингээд 11-ээс одоо байшин дулаан болоо халангуут одоо 24 болохоор энэ 100 унтрах хэрэгтэй л гэсэн. Тэгээд одоо та хот руу ингээд явахтаа ингээд юу ачих гэсэн үг байхгүй. Энэ өрөөний градус нь 24 гэдгээ нэг 10 градус юм уу бүх юм чинь хөлдчихөөргүй байдаг шүү дээ нэг 10 градус марцаа. Ингээд тохируулаад тавьчих гэсэн. За ингээд үнэхээр сайхан байна. Жаргалтай гэр бүлийн нууц бол атмор. Тэгээд лаграхын байшинд одоо өвлдөө одоо бас амны орон сууцтай улсууд байх юм бол атморыг сонгоорой гэж би бас зөвлөх гэж байна. Яг гэвэл одоо Улаанбаатар хотын энэ их утаа авны араас одоо өвлийн цагаар тийм ээ бас нэг 7 хоногтой хүүхдүүдийн хичээл сургуулийн амралтаар хагас бүтэн сайнаар ч юм уу утаанаас зүхтааж лагертай ирж байхад бол бас энэ дулаан байх, догтой байх бол хамгийн гол зүйл үүдээ. Тэгээд бас лагергаа одоо юм хувь амны орон сууцтай тав их халаалт тавилахаар бол атморыг сонгоорой гэж тав хүндээ зөвлөх байна. За ингээд үндсэндээ дууссан байна. Бид нар ингээд гэртээ пара суйрлуулаад дууслаа. Эхнээсээ халаад эхэлсэн байна. 100 маань одоо яг сайхан ажиллаж байна. Энэ маань одоо нэмэгдээд 60 болох хэрэгтэй гэж байгаа шүү дээ, тийм ээ. 60 болох хэрэгтэй гэж байгаа. Тэгээд мэдээж айл гэр бүл одоо ая тухтай сайхан амьдрахад ялангуяа одоо бас амны ойрон сууцтай бүгдээрээ 5 тухтай дулаахан өвлийн цагт тийм ээ. Утаа унараасаа сайхан байхад бол одоо дулаан байвал мянгаллаа. Тэгээд манай гэрийг маань өнөөдөр бас ийм гоё олгож ирсэн. Та бүхэнд маш их баярлалаа. Атморынханд их баярлалаа. За тэгээ олон айлд бас дандаа гоё юм ил чинэрийг бэлгэлж байгаарэ. Манай атморын өрөөчний юу лээ? Зөв технологи хязгааргүй энерги өөрөө байгаа шүү тийм ээ. Та бүхэн хэрвээ ямар нэгэн сонголт хийх гээд бас эргэлзэж байгаа бол ямар ч эргэлзээгүйгээр бодохгүйгээр атморыг сонгоорой гэж та бүхнээсээ уриалгах байна. Жаргалтай гэр бүлийн нууц болоод та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. Сайхан дулаахан биш үү?